муу шинжилгээр уулзж байна. Тэгээд өмсөж байгаа болон таны ингэж аяллахаа чимдэн давж явж байгаа брендинг дурамал хувцас, цаг, цөм бүх за одоо бүх зүйл ингээд таныг зэг туцлуулах, за өндөр дүнгээр торгуулах, зарим тохиолдолд таныг бүр баримтлуулах хүртэл эрсдэл тохиолддог талаар та өмнө сонсч байсан уу? За сүүлийн үед болохоор ер нь ийм кейсүүд айгүй их гараад байна л та. Итали, Франц, Япон, Америк, Сингапур зэрэг улсууд ингээд дурамал брэнд өмсөөд авч явснараа хүмүүс ингээд маш өндөр дүнгээр торгуулаад за мөн түнчлэн барьчлуулсан юм жишээнүүд гарсан. Хэдүүлээ энэ удаагийн бичлэгээр болохоор хэмжлүүлээ. Одоо энэ дурамал брэнд өмсөх нь ямар аюултай байдаг, ард нь ямар ял торгуул шийтгэл байдаг, улс орнуудын хуулийн зохицуулалтыг ямар хөө байна, хүмүүс тохиолдсон бодит жишээнүүдийг сонсъё. За хамгийн түрүүнд болохоор дурамал брэнд гэж яг юу гэдэг талаараа жижигхэн тайлбар өгье. Хурамч брэнд буюу counterfeit goods гэдэг нь болохоор аливаа нэгэн брендийн лого, өнгө төрс, загварыг ингээд хулбарлсан бараа бүтээгдэхүүнүүдийг хэлдэг байна. За жишээлх нь бол Chanel, Dior, Louis Vuitton брэндүүдийг яг таг сайхан дуурайгаад бараа бүтээгдэхүүнүүдийг одоо ингээд зарж байгаа тохиолдлыг хэлдэг байна. За хамгийн аюултай зүйл нь болохоор та тухайн бүтээгдэхүүнийг хуурамч гэдгийг та өөрөө мэдэхгүй байсан ч гэсэн таныг зөрчил гаргасан гэж үздэг. Та тэгвэл гэх юм бол олон улсын оюуны өмчийн гэрээ за мөн түнчлэн тухайн улсын одоо энэ хил гайлч нь өөрөө таныг зөрчил гаргасан гэж үздэг байна. За Монголд болохоор ингээ ерөөдөө бол дурамал брендийг өмсгөн ингээд хэвийн үзэгдэл шиг болцсон хинж одоо буруу зүйл хийж нэрж тоодгүй. За харин олон улсад болохоор энэ чинь бүр оюуны өмчийн эрхийг одоо зөрчсөн асар том юм зөрчил гэж үздэг. За тэгээд тухайн улсын одоо энэ онгоцны буудлын гэдэг чинь өөрөө маш өндөр харуул хяналттай байдаг. Тийм болохоор таныг дурамал брэнд өмссөн байна уу үгүй юу гэдэг чинь ингээд амархан мэдчиж болохоор тухайн брендийн одоо төлөөлөгч ажилтнууд ингээд байждаг гэсэн. За тэгвэл одоо хүмүүс одоо за хуурамч брэндээ өмсөөд ингээд баригдсан тэгээ ял торгуулж шийдвэл оногдсон одоо энэ хүмүүсийн бодит жишээнүүдийг хэдүүлээ үзье. Хамгийн ихнийх нь болохоор 2023 онд Францад болсон хэрэг байгаа. Энэ Францын онгоцны буудлын дээр болохоор нэг Японы эмэгтэй явж байгаа. Ээлвигийн дурамал цөмхтэй байсан юм байна л да. Тэгээ энэ нь болохоор хурамч гэдэгт баригдаад тухайн эмэгтэй 7500 еврогийн ял за одоо ингээд торгуул төлөөд энэ л гаруй сая төгрөг байгаа байхгүй юу? Амар үстэй. Зүгээр л нэг ээлвигийн одоо ингээд дурамал цөмх өөрөө явсныхаа төлөө 7500 буюу 30 сая төгрөгөөр торгуулсан байна. Дараагийнх нь кейс болохоор Италид болсон хэрэг байгаа. Италид нэгэн жуулчин энэ Prada-гийн хурамч оролттой явж байгаад үнээсээ болоод 2000 евро буюу 8 сая гаруй төгрөгөөр торгуулсан хэрэг байгаа. За дараагийнх нь болохоор аюул сонирхолтой заяа. Энэ болохоор Монгол хүнд тохиолдсон хэрэг. Монгол хүн шүү. Сингапурт нэг монгол жуулчин явж байгаа. Тэгээд маш олон даймон ширхэг одоо ингээд ээлвигийн цүнхтэй 4 хос гүчигийн юм готлоо авчихсан байхгүй юу. Тэгээд энийг бүгднийг хураалгаад тухайн улс руу одоо ингээд орох эрхээ 2 жил хүртэл хариулсан юм кейс гарсан байна. За хамгийн сүүлийн нь болохоор нэг Америкт болсон хэрэг байгаа. Америкт нэг Аз эмэгтэй дурамал Chanel-ийн цүнх үүрж явж байгаад торгуулсан байна. Энэ болохоор хурамч гэдэг мэдэгдээ тухайн эмэгтэй цүнхээ хураалгаад мөн түнчлэн харж ихсалтанд нь орсон байна. Тэгвэл кейсээ сонссон юм чинь одоо улс орн болгонд ямар хуулийн зохицуулалт байдаг талаар нарийн харъя. За хамгийн ихнийх нь болохоор Францаас эхэлж байгаа. Франц бол өөрөө хамгийн өндөр торгуултай оюуны өмчийг бүр хамгийн их эзэлдэг юм усаага. Францд болохоор хэрвээ ямар нэгэн дурамал брэнд өмсөөд эсвэл ингээд зарсан тохиолдолд авч явсан тохиолдолд 3 жил хүртэл хорих ял за эсвэл 300,000 еврогоор торгуулах юм ял оногддог байна. 300,000 евро гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Та 400,000 төгрөг үзтээ Монгол мөнгөөр Итали улсын үед болохоор ингээд худалдаа авах хүчийг нь хүртэл ингээд яалтай. Тэгээд 10,000 евро торгуул юм ногддог байна. Хурамч бараа нь одоо ингээд хүний эрүүл мэндэд тохируулж болох юм бол өөр юм санагддаг байна. За Японы хувьд болохоор шууд хурамч бараа илэрх юм бол шууд шинжилгээ рүү илгээгээд тэгээд шинжилгээний хэрвээ ингээд хурамч гэдгийг нотлох юм бол тухайн бараа хурааж аваад Японы одоо визийг цуцлаад дахиж хизээж Япон улс руу аялж чадахгүй орчихдоггүй гэсэн. За Америкийн нэгдсэн улсын хувьд болохоор мөн бас барааг нь хурааж аваад хар листэнд оруулчихдаг гэсэн. Тэгэхээр энэ бичлэгээр яг юу хэлэх гэсэн бэ гэхлээр бид нар бол юм коронавирус шил аюул хайлж байгаа. Тэгээ монголчуудын хувьд ер нь бол Монгол улстай нэг дурамал брендийг өмсөний талаар өмснөөс болоод нэг тийм торгуур шийтгэл бүр юусоо байдгүй шүү дээ. Бид нар тийм ойлголтч байхгүй. Тийм болохоор альва нэгэн одоо ингээд брендинг дурамал хувцас нь өөрөө оюуны өмчийн асар том юм зөрчил гаргаж байгаа гэсэн үг байдаг. Тийм болохоор за Монголдо өмсөж болно л да. Тэнгүүтээ гадагшаа ажиллаж байгаа ялангуяа онгоцны буудлын дээр заяа.
гадагшаага ингээ айлж байгаа тохиолдолд чимдамда өөрийнхөө ойр тойронд ингээд юусоо хурамч брендийн юм бити өмсөөрөө энэ нэг асар том юм эрсдэлтэй зөвхөн танаас гадна ингээд Монгол улсын бас ингээд нэрийг гаргаж байгаа учраас аяллаар явах үедээ ерөөсөө энэ Duramel брендийн логотой шошготой зүйлийг бити авч яваарай. За тэгээд мөн өөрөө үзсэн бол бас ойр тойрныхоо найз нөхдөдөө үзүүлээд сэрэмжлүүлээрэй гэж хүсье. За тэгээд бичлэг маань таалагдсан бол лайк дараад subscribe хийж илүү олон сонирхолтой бичлэг үзээрэй. Bye.